Субъектүүд нэг байж болох ч тэмдгэрийн төрөл тус бүрдээ өөр өөр л дөө. Одоо таны хэлээд байгаа бүжигдэх, доромжлох, гутаах, олон мэдээлэл тараах гэдэг үе чинь тусдаа ойлголтууд. Яг нь өнгөрсөн хугацаанд бид нар аль аль томьёолоор явж исэн боловч 2020 оны 1 сарын 10-нд орсон эрүүгийн томьёолоор хол мэдээлэл тарахаар орж. Хол мэдээлэл тараах гэдэг өөрөө шинэ төрлийн гэмтэр дэлхийн их олон орон эрэг үйлдэ бичиж байгаа. Харин доромжлох гэдгээс бол үндсэндээ татгалзаж шүү дээ. Гүтгэхийг тодорхой улс орнууд эрэг үйлдэ байлгасаар байна. Гэтэл эн чинь нөгөө төрийн дэглэм засаглалын хэлбэрээр хаант улсууд, исламын шашинтай улс орнууд байна. Нөгөө талаас эрх зүйн соёлын ухамсар өндөр түвшин төлөвлөсөн улс орнууд 1933 оноос хойш хэрэглээгүй тухайн бүтээлийн заалт 1980-ад оноос хойш хэрэглэгдээгүй. Одоо Норвеги, Герман, Канадын жишээг ярьж шít. Ийм тохиолдол таахгүй. Бид нар хэрвээ бүтээх доромжлох ч юм уу хол мэдээлэл тарахаар ойлгоод зохицуулчих юм бол зөвхөн эрэг үйлийн нэг заалт гэхэд л өнгөрсөн 5 жилийн хугацаанд тийм үү 2000 гаруй эрэг бүтэлийн эрэг нэгийг шалгаа явуулчихж байгаа байхгүй. Энэ айгүй өндөр тоо шүү дээ. Тэгээ хэдэн зуугаар нь ялах дугуйлт үлдээж шүүх шилжүүлчихэж байгаа. Тэн дээр нь шүүхийн шийдвэр ороод гэмбуруутай гэж үзэх юм бол ялч хэдэл үлээлгэж байгаа. Тэгэхээр бид нар бол уруугаар ашигладаг. Эрх зүйн соёлын ухамсарын хувьд бол бүрэн одоо төлөвшөж яваа улс орн. Тэгэхээр аливаа одоо эрх зүйн системийг хуулбарлаж шууд нутагшуулахдаа судалгаа тооцоол хэрэгтэй. Тэгэхгүй зүгээр дэлхий ингэдэг бид нар ингэх ёстой гэдэг ингээд томьёолчгороо алдаатай. Алдаатай нь юу вэ гэхээр хол мэдээлэл тарах гэдэг томьёол байгаа боловч хуучин нөгөө гүтгэх доромжлох гэмтрийг чинь багтаагаад гэмтрийг тооцоод оруулсан жишээ яваад байгаа байхгүй. Гэтэл шүүхээр нь яаж шийдсэн бэ гэхээр улсын дэш шүүх шүү. 24 он. Гүтгэсний төлөө доромжлсны төлөө хол мэдээлэл тарах гэмтрээр ял сэтгэл хүлээлгэхгүй буюу гэмтрийн шинжгүйгээд хэрэгсэхгүй болгочих. Тэгэхээр эн чинь өөрөө маргааны асуудал үүсгэсэн. Нөгөө талаас хол мэдээллийн тодорхойлт байхгүй ямар ч үйлдэл. Гэтэл эрүүгийн үйлдэл чинь худал мэдээлэл тараах гэдэг 18 төрлийн тусдаа бидээс гэмтэр байгаа шүү дээ. Хэрвээ одоо юу гэдэг бизнесийн зорилгоор валютын мөнгө нэмлэгтийн гэдэг ч юм уу тодорхой төрлийн худал мэдээлэл тарах юм бол гэмтэр ингэ явцсан. Тэгэхээр ийм олон янзын асуудлууд байгаад байгаа. Иргэний журмаар шийдвэрлэх дээр бол өдөр итгэл үнэмшилтэй байж санал нэгдэх нь зөвөө. Гэхдээ 2002 оны иргэний үйл. Яагаад гэвэл энэ өөрөө техник технологийн төвшил дээр тулгуурлаж ялангуяа худал мэдээлэл тараах бүтээх доромжлолтой холбоотой асуудлууд дэлхийн хугацаанд тавигдчих. Гэтэл 2002 оны иргэний үйлээр шийдвэрлэх боломж байна вөхөр байгаад байна тийм үү? Сайжруулах хэрэгтэй байхгүй. Би нэг жишээр өгнө. Миний нэр төр алдар хүн тийм хамгаалагдсан, бусдын нэр төр алдар хүнд үндсээр хамгаалагдсан. Гэтэл миний талаар худал мэдээлэл тараагаж байгааг би иргэний журмаар өглөө гэхэд уулын зүүн хэмжлэгч би өөрөө нотлох хэрэгтэй байхгүй. Яагаад гэвчээс ийм баримт. Одоо би сургууль төгссөн, миний сургуулиуд төгссөнтэй маргах юм бол би ийм дипломтой, ийм баримтууд байгаа учраас энэ худал мэдээлгээд би өөрөө нотлох хэрэгтэй. Хэмжилж байгаа би. Монголын эрх зүйн тогтолцоо үгүй ээ. Нэхэмжил гаргаж байгаа итгэл биш. Хариуцагч та нотлно. Тэгэхээр энэ дээр алдаа байна уу гэхээр байгаа үз? Байгаа. За хоёрдугаар асуудал тэр эрүүгийн гэмт хэрэг тоосч оруулах хэрэгтэй дээр хідэн л аргумент үүдэг. Хитгэн аргумент үүдэг. Хамгийн хүчтэй аргумент нөгөө хараал буюу эзэн холбогдогчийг тогтоохтой холбоотой асуудал. Захмаар одоо мэдээлэл гарсантай холбоотой хин гэдэг мэддэхгүй учраас иргэний шүүхтэр гаргаж болохгүй. За үнэн. Гэтэл тэрийг тогтоохтой холбоотойгоор гэмт хэрэг болгож оруулах гэдэг өөрөө хууль зүйн үндэслэлийн хувьд хүчтэй аргумент мэд сонсогдох боловч бүрэн үндэслэл бүхэн аргумент биш байхгүй юу? Тэрийг техник технологийн тусламжтайгаар эсвэл холбогдох нийгэм сүлжтэй холбоотой зохицуултаар эсвэл бусад хууль тогтоомж тийм үү? Улсын бүртгэлийн хувьд захимжилттай холбоотойгоор тогтоох боломжууд байгаад байгаа шүү дээ. Энийг авч үзэх хэрэгтэй улс өртөйгээр. Ийм байна. Тэгээд нэг зүйлийг онцлоо хэлэхэд энэ нэр төр алдар хүндийн асуудал ч өөрөө илүүтэй хэвлэл мэдээллийн салбар холбогдож байгаа болохоос дангаанцын салбарын асуудал биш. Бас хэвлэл мэдээллийн эрх чөлөөний асуудал яагаад маргаантай вэ гэдэг нь өөрөө маргачлал байсан. Бид нар ингээд нэг сайн хуулиар бүх асуудлыг зохицуулчих юм шиг боддог. Ахаад дэлхий дээр хэвлэл мэдээллийн эрх чөлөөний хуулийн загвар хууль байдаг учраас ингэж маргаад байгаа байхгүй. Энэ эрх зүй, энэ салбар ойлголт чинь маш олон үйл тогтоомжтой уялдаатай ойлголт байдаг байгаа. Тэгэхээр эдгээр бүгдийг нэг асуудлаар, нэг хуулиар ч юм уу, нэг хуулийн зүй залтаар зохицуулах боломж л байхгүй. Энийг бас ойлгох хэрэгтэй. Харин харилцан уялдаатай үйл тогтоомжууд байх хэрэгтэй. Нэгт. Хоёрдугаар асуудал тухайн хууль бас хэрэгждэг байх хэрэгтэй. Монголд өнөөдөр 937 хууль байна. 50-аас дээш хүртэл хэрэгжиж байгаа хууль байгаа юу? Маш ховор шүү дээ. Хуулийг баталж болно. Тэр хэрэгжилтийн хангадаг хяндаг механизмыг бид нар хүчтэй сайжруулж явах хэрэгтэй гэдэг ийм бас байр суурь судлаач хэд бол